Ягаа юу? Энэ нэттэй новшнууд. Бүгдийг чи алнаа дааносыг. Бүгднийг чи ална. Чаавас тэ энэ өшгөж байгааг энэ ямар хөвгөлтэй новш вэ чи? Би чамааг ална. Манай жингийн залуу чамааг ёстой алаад өгнөө. Алаад өгөн чи харж байгаараа. Чи надад миний биед нэг л хүрэх юм бол өвхмөл мах болно шүү новш минь амлая. Үгүй ээ чи надад хүрч болохгүй анд минь. Новшнуудаа сандлаар толгоор чинь цохин шүү би тоглоогүй. Энэ ард Япон залуусын нөгөө юуг шалахгүй жижигхэн гэж яриад байх юм энэ үнэн юм уу? Анар манай багаас өвхтлээ айж байгаа болохоор уучраа олохоо болоод үнэхээр новшин юм ярьж эхэлж байх шив. Нэр үнэнгээс айж өвхнээ тий бистэй чи айж байна. Айж вэ штэ чи. За ингээд 8 улс хоорондын дунд болж байгаа тулааны спортын тэмцээний Япон улс болон Бразил улсын тулаан өнгөрсөн 7 хоногт болоод дууслаа. Монгол улс Хятад улсын эсрэг 4-р сарын 11-ний өдөр тулалд нь та бүхэн Оки MMA тулааны спортын талаар бичлэг хийдэг суваг дээр яг одоо subscribe дарж нэгдээд Монголын болон Хятадын багийн хоорондын 7 жингийн тулааны тайлбарыг ийм байдлаар хүлээж аваарай. Ер нь энэ суваг таны үздэг сувгийн жагсаалтанд заавал байх ёстой сувгуудын нэг шүү гэж хэлмээр байна. За тэгвэл Япон болон Бразил улсын тулаан ямар галзуу тулаанууд болоод өнгөрсөн гэж бодож байна. За ингээд олон зүйл ношилгүйгээр шууд бичлэгтээ оръё. Тулааны өмнө хоёр улс нилээдгүй ширүү маргаа өрнүүлээд бараг л тэмцээнийхээ өмнө хоорондоо алалцсан гаалтсан. За ингээд хэрүүл маргаанаас нь эхлээд дивжин дотор уучраа олох хүртэл бичлэгийг тоомлон хүргэе. Хэрвээ та өмнөх дугаарт Америкийн нэгдсэн улсын эсрэг Солонгосын багийн тулалцсан тулааны бичлэг болон хэрүүл уруулуудыг үзэж амжаагүй байгаа бол би комент хэсэгт линкийг нь байршуулсан байгаа. Та шууд линкэн дээр нь дараад үзээрэй. Олон залуус яаж шууд дамжуулалтыг үзэх вэ гэж надаас асуугаад эхэлсэн. Тэгвэл Black Combat холбооноос явуулж буй улс хоорондын тулааныг Wu Live-аас албан ёсны эрхтэйгээр шууд үзэх боломжтой болж байгаа юм байна. Энэ тасархай тэмцээний шууд дамжуулалтыг чанарын өндөр түвшинд шууд үзнэ гэдэг бол үнэхээр тасархай боломж шүү. Яаж үзэх вэ гэхлээр хэрвээ та зөөврийн төхөөрөмжтэй бол Wu MN руу ороод Wu Live цэсийг сонгоод үзэх юм байна. Харин шууд зурагтаар үзэх гэж байгаа бол Wu Smart application руугаа ороод Wu Live цэсээр дараад үзэх боломжтой юм байна. Konnichiwa. Залуусаа тэгэхээр энд хүрэх гэж зовлон бэрхшээл баггуул тууллаа. Гэхдээ та нар чинь 7 гишүүнтэй баймаар Японы багт юу тохиолдов вэ? Би үнэхээр гайхаж байна. Багийн ахлах шүүн дээр нэг тодорхой тайлбар хэлээч. Тийм ээ, манай багийн гол гишүүн DNA бэлтгэлийн үеэр өвдгөндөө маш хүнд бэртэл аваад тулаанд оролцох боломжгүй болчихлоо. Тийм ээ, бид бүгдээрээ л маш өндөр хүлээлттэй байсан. Тэгсэн чи ийм зүйл болчихлоо. Ийм зүйл болсны дараа үнэхээр их урам хугарсан. Бидний өршөөгөөрөө яг одоо байгаа багийнхаа гишүүдтэй л тэмцээнд оролцохоор болж байна да. Тийм ээ, урам хугарч байна. Тэр бол Японы багийн бас том хүч байсан. Өөр бас хэн гимтчихсэн гэсэн бэ? Осман бэлтгэлийн үеэр шүрмэс нь урагдаж хүнд бэртсэн. Тэгэхээр одоо Японы багт их юм үлдсэнгүү дээ. Үннийг хэлэхэд тийм ээ. Тийм ээ, новшийн онцгой мэдрэмж төрж байлаа. Үхэх гэж байгаа юм шиг л бачимдсан. Гисэг хідэж бид бас бүр новшийн байдалд арайч орчихоогүй байна. Япон улсын баг үнэхээр сул түвшинд байгаа нь үнэн. Гэхдээ Бразилийн тулаанд илүүрхэж ялах байх гэсэн цуу яриа нэгээгүй гарсан байлээ. Би сонссон. Гисэн ч бид чинь ирчүүч үү дээ. Бууж өгөх бодол үндэ алга. Питбул гэдэг залуутай өмнө санаандгүй тэмцээн дээр таарч байсан юм байна. Энэ залуу нинжа нарыг барахгүй гэдэгт мөрөцгөдөж бэлэн байна. Энэ залуу яагаад эхнээсээ шууд маргалтахыг хүсээд байгаа юм бэ? Ой, хаалцаа, чи галзуу юм уу? Юу гинэ Пикачу новш минь. Залуу минь би чамайг зүгээр л 2 хувааж зайжлна. Намайг жижигхэн гисэн үү? Тэгвэл одоо эхлэлдээ новш минь аль хүрээдэр. Энэ Пикачу шиг нөхрийг юугээ шулганаад байгааг бүү мэд. Покемон ч юм уу? Тийм ээ, Покемон гэвэл арай дээр сонсогдох юм байна. Энэ тэтэм үү? Чи энийг авахыг хүсээ юу? Энэ зүйл хэр их үнцэнтэй болохыг чи мэдгүй байнд минь. Ой байцаараа жинжиндээ тулдах ёстой шүү залуусаа. Тийм ээ, жингийн англи өөр байгаа. Одоо тайвшраад сууцгаач. Жижигхэн банд минь
Чи яагаад ингэж байгаа юм бэ? Та нарын толгойг энэ сандлаар гөвшөөд өгье л дөө новшнуудаа. Чи надад миний биед нэг л хүрэх юм бол өвхмөл мах болно шүү новш минь амлая. Үгүй ээ чи надад хүрч болохгүй анд минь. Новшнуудаа сандлаар толгоор өчөн цохин шүү би тоглоогүй. Миний олц нөгөө шалахгүй новш хааччих ба. Явж нуугдгаар шийдэ юм уу өлөгчин. Наашир новш минь найгаа юу? Оролдоод үзэлтэй төмснүүдээ. Эсвэл яг одоо уучраа олъё. Жижигхэн гөлөг юм байж үгсэндээ зодоо өдөөд байгаа новшвэ. Бүгдийг чи алан шүү. Наашралтаа өлөгч минь хүрээд үзэлтэй чи. Ой чи. Наашир хүрээд ир. Учраа олчихё одоо. Чи тоглоогүй үсттэй. Али үзье л дээ тэгвэл. Чи надаас өндөртөө шалахгүй юм байна. Али үзье хөлөг минь. Айгаа юу? Энэ нэттэй новшнууд. Бүгдийг чи алнаа дааносыг. Бүгднийг чи ална. Чаавастай энэ өшөж байгааг инэ ямар хөвгөлтэй новш вэ чи? Би чамааг ална. Манай жингийн залуу чамааг ёстой алаад өгнөө. Алаад өгөн чи харж байгаараа. Намайг Ричард гэдэг. Би энэ Хирошима хүн цогцолтоор унтуулахаар ирсэн. Тиймээ энэ бол миний энд ирсэн ганц зорилго. Би UFC контендерт оролцож байсан. Тэнд 2 ч удаа хүнд цогцолт хийсэн. Энэ хөгшин залуу надад эндүү амархан. Би дивжэн дотор түүнд хүсснээ л хийн новш гэж. Би жаахан байхасаа том биетэй байсан болохоор бүгд намайг Boss Baby гэж дуудаж эхэлсэн. Та нар эдгээр залууст талархах хэрэгтэй. Учир нь та нарын жинхэнэ өрсөлдөгч гэмтсэн ч орлох залуу сайн дураараа ирсэн. Тэд тулааны цайлан авахгүй. Тэгсэн ч та нартай тулалдахыг зөвшөөрсөн. Ийм зүйл надад байнга тохиолддог. Учир нь бүгд надтай тулалдах болохоор шээс нь гоождөг. Хинч надтай марахыг хүсдэггүй. Намайг аратан гэдгийг бүгдээрээ л мэддэг. Чи хитрхи урт бас уйтгартай ярьж байна. Чи баг зэрэг намхан болохоор чиний цохилт надад хүрэхгүй байхаа. Зүгээрээ өгшөн чи санаа зовлтгүй хүлээж бай. Чамаа хэд цохоод өгөхөр би чамд зүгээр л хаан шиг харагдаж эхэлнэ. Ямар утгагүй ацаа яриад байгаа юм бэ? За харж л бая да. Цохилт чинь маш удаан юм блэ. Би нэх ядрахгүй бас хүч гаргахгүйгээр л чамайг дуусгачих байх. Чи миний бичлэгийг гүйцэд үзүүл зүрх чинь өвхөн. Чи маш их өвдөлт мэдрэх болно. Чи өдөр чинь намайг бодож зовлон шаналлаад хийх болно. Тийм эцэдний хэлэхэд чамд надаас зуутах ямар ч гарц байхгүй. Түүний толгойг бүх юмтанд хамт тас таатах болно. Арийнхын новшнууд амаа хамхаач. Бидний ярьслага эхлэхээс өмнө би чиний сандарч угаалгын өрөө ороод тэндээ шээс алдаад цэвэрдэж байхыг чинь харсан дүү минь. Чи юунаас ихлээ айгаа вэ? Ямар утгагүй хараал эзэн юм яриад байгаа хаалцсан толгой вэ? Намайг өшгөлсөн тэр өшгөлт чинь яг л нялх үг шиг. Та нар багаараа сулд ороо чинь тодорхой байж штэ. Энэ ард Япон залуусын нөгөө юуг шалахгүй жижигхэн гэж яриад байх юм энэ үнэн юм уу? Та нар манай багаас үхтлээ айж байгаа болохоор уучраа олохоо болоод үнэхээр новшин юм ярьж эхэлж байх шив. Нэр үнэнгээс айж үххнэ тийм биз дээ чи айж байна. Айж вэ штэ чи. Баризилд хуцаж буй нохоо олигтой хаздаггүй гэж ярьдаг юм. Би чамтай тулалдахад чиний хүч чадалд үнэндээ л эргэлзэж байна да. Үнэндээ эргэлзэж байна. Чамаас олигтой юм гарахгүй байх. Тулааны дараа чи ингээд яриад сууж байгаараа. Би чамайг ёстой жинхнээсээ алаад өгнө. Чиний толгойг барьзил хүртэл чин цүлнэ. Болгоомжтой байгаараа наадгаа дахиад уурдуулж байж асуудалд оров. Болдоо шал утгагүй юм. Хин чам шиг Пикачу зоотуулах юм бэ? Тийм ээ тэр дажгүй харагдаж байна. Үнэхээр кул юм. Тэр анх удаа хааны өмнө сууж байна. Хааныг хүндэтгэх хэрэгтэй. Учир нь хаан чамайг маргааш торон дотор нармагч нээх гэж байна. Тийм ээ чи тэгжил бай. Юу ч болж магадгүй. Тулаан яг яаж өрнөхийг мэдэхгүй. Чамайг цохиж унгаана гэдэгтэл би маш их итгэлтэй байна. Чи оролдоод үзэх хүртлээр мэдэх аргагүй өгшөө. Би чамайг цохоод унгаахыг хинч үгүйсэхгүй. Би тэгж бодохгүй байна өгшөө. Чиний дайралт дундаас доогуур төвшинж юм билээ. Тийм ээ харж л бай. Хин түрүүлж газар тундахаа үзье. Та нар яагаад Япончууд донд бидний шиг ийм том хүчтэй шалгаруулалт хийгээгүй юм бэ? Хинч биш хүмүүстэй шалгаруулалтанд орох шаардлага байхгүй л дээ. Шалахгүй өрсөлдөгчийг ялж карьераа өсгөх нь надад нэг таата биш байдаг л да. Гэхдээ цаанаас гаргасан онолт болохоор одоо яах вэ? Ийм зүйл байхгүй шүү дээ. Ялалт бол ял. Миний бүх өрсөлдөгчд дажгүй залуус байсан ч чинийх шиг муу рекорд би хизээж харж байгаагүй. Чи ингээл нэг карьераа эхэлж байсан залууг ялчхад яаж ингэж том ярьж чаддаг юм бэ? Чи бид хоёр тийс өөр шүү дээ. Би бол барьзил тулалдсан. Японыг барьзилтай харьцуулах боломжгүй. Надтай тулалдахыг хүсснийг чинь ойлгох юм алга. Хэрв чи миний тулааныг судалж даалгавраа сайн хийсэн байсан ч чи надаас юу хийх мэдэх боломжгүй. Хирошима яагаад чам шиг нөхрийг судлах шаардлагатай гэж чамайг бие барьж чаддгүй асуудалтайг анзаарсан. Тийм болохоор чиний тулааны нэрийг Baby Boss гэдэг байхгүй дээ. Baby гэж дууддаг нь би олон хөгшин хүнийг нам цохиж унахсантай холбоотой. Хөгшин ирчүүд өөрийн гэсэн төлөвсөн зан чанартай байдаг. Би чамд хөгшин хүний цохилт ямар байдгийг харуулна. Болж байна. Би бол барьзилийн кикбоксing төлөөлөл. Чи тэдний хажууд зүгээр л хин нэгэн чамайг ёстой алаад өгнөө. Хараал ийдсэн Пикачу чи харж байгаараа
Та нар зөрөгтөөч ярьж чадахгүй байна. Алаад өгнөө та нарыг бүгдийг чи аална. За ингээд галзуу траш токууд явж нилээдгүй маргаан болоод өрнсөн. Ингээд маргаана торон дотор эцэслэх цаг бол ирсэн. Бразил болон Япон улсын тулаанчид бие биерүүгээ харсан харц болон одоо шийдсэн үгнүүд эхнээсээ л маш ширүүн байсан. Эхнээсээ бие биедээ ерөөсө таалагдаагүй шууд л алалцаад эхэлсэн. Сүүлийн мөч хүртэл сэтгэл зүйн тулаан бол үргэлжилсээр байсан. Ингээд 61 кг-д тулалдах Бразилууд Пикачу гэж дуудаад байгаа шар үстэй Япон залуу бол бүр тисэхгүй бүр юугүй л очоод цогчоол нүдчих гээд л байсан. Биеийн хилэмж нүүр царайны хувирлаар ер нь харахад бие барьж чадахгүй нилээдгүй бухимдсан. За ингээд тулааны тайлбар болон товчлол руугаа хэдүүлээ оръё. За тулааны спорт гэдэг бол өөрөө эхлээд өөртөөгөө тэмцэлнэ гэж маш том даваа байдаг. Тэр нь бол юу гэхээр жингээ хасах. Бразил улсаас 66 кг болон 77 кг 2 жингийн тулаанч жиндээ орж чадаагүй. Эннээс болоод автоматар шууд 2 ялалт Японд бол очсон. Япон улсаас 57 кг жингийн тулаанд жиндээ орж чадаагүй. Тэгэхээр Япон болон Бразил улсын багийн ялалтын харьцаа шууд 2-1-ийн харьцаагаар эхэлж байна гэж ойлгоорой. Япон 2 ялалт, Бразил 1 ялалт. Гэхдээ 7 тулаан бүгд болдгоороо болно. Хэрвээ жиндээ орж чадаагүй Бразил тулаанч ялах юм бол тэр ялалтыг бол хүчингүй тооцож Япон шууд автоматар ялалтыг авнаа гэсэн үг. Энэ бол цаанаасаа холбооны гаргасан дүрэн байгаа. За ингээд эхний тулаан 57 кг жингийн тулаан бол явж эхэлсэн. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг сануулхад Япон тулаанч маань жиндээ бол орж чадаагүй. Уул нь маш их туршлагатай залуу гэхдээ жиндээ орж чадаагүй. Тийм учраас энэ тулааны ялалт, энэ тулааны үр дүн яаж төгссөн бэ? Бразил улсад бол ялалт шууд автоматар очино. Харин энэ тулааныг одоо болох саналыг нь энэ Бразил тулаанч маань өөрөө хүлээн зөвшөөрсөн нь бол маш тасархай хүндэтгэлтэй үйл явдал болсон гэж ойлгож болно. За ингээд хоёр тулаанчийн товчхон мэдээлэх юм бол Япон тулаанч маань бол бүх суурьтай. Нийт одоо өөрийнхөө жингийн Япон тулаанчдын дунд 58 ирэмблэгддэг. Жингээс хамаарах чансаанд бол Япон улсаа 697-д ирэмблэгддэг. Гэхдээ энд бол 8000 орчим тулаанчийн чансаа бол яригдж байгаа. За Питбул хочид Бразил тулаанч маань өөрөө бас хөвтэй суурьтай маш сайн. Гэхдээ Япон улсын одоо барилдааны эсрэг төдийлөн сайн бас ажиллаж чадахгүйсэн. Яагаад гэвэл нэгдүгээр жингийн асар их зүрх байгаа. За Бразил тулаанч нь одоо 36 настай. 3 тулааныг хүнд цогцолтоор ялж 7 тулааныг өчөлт болтоор ялсан. Уул нь бол тасархай үзүүлэлттэй. Яг Бразилтай бол өөрийнхөө жинд бол одоо Латин Америкийн чансаанд 122-т ирмэлэгдэж явдаг 2 супер залуу болж байгаа. Хоёр улсын маань ялалтын харьцаа 2-1-ийн харьцаагаас шууд эхэлсэн. Жиндээ орж чадаг үзүүлэлтээс болоод за энэ тулаанд яаж төгссөн? Бразил улсад шууд ялалт очино. Тэр одоо 1 гэж харагдж байгаа ялалт бол энэ ялалт харагдж байгаа. 66 кг-д явагдсан тулаан. За энэ тулаан дээр нэлээдгүй энэ Бразил залуу маань бас бухимдсан байсан. Тэгээд ерөөсө бэлич цохоогүй л дээ. Шууд энэ тулааны үр дүн яаж өндөрсөн бэ? Япон улсад бол энэ ялалт очино. За тулаа эхлээд хэвээр галзуу хөссөн ерөөсөө ингээд шууд өвдөг. За Япон тулаанч маань ингээд өвшөглүүлээд хүн цохилтонд ороод унсан. Тулаан ингээд маш хурдан дууссан. Ерөөсөө 10 хэдэн секундын дотор дууссан. За ер нь яг эхлэхэд бол Япон тулаанч бэли цохих гэж бодоод гараа өгсөн. Тэгээд шууд зөрүүлээд өвдөгдүүлсэн л дээ. Энэ бол одоо буруутгах аргагүй. Хонх тугарсанд бол одоо бүх юм ингээл тулаа эхэллээ гэсэн үг. Тэгсэн чинь Японы одоо энэ багийн одоо ахлагч нэлээд бухимдсан л та чи ингээ болоогүй байхад шууд дайрлаа гэсэн байдлаар бухимдсан. За энэ дээр нэмээд одоо энэ Бразил тулаач өөрөө за чи ингээ дэвжэн дээр гараад ир чамтаа ингээ хоёулаа үзье тэгүүлгээд
Тэгээд эмх замбраагүй байдал бол үүссэн. За гэхдээ энэ бол нэгэнт одоо тулааны дүрм хоох дуурсан бол одоо болоогүй гэсэн юм бол байхгүй. Мэргэжлийн тулаанчд бол секунд хоромт тутам бүрд бэлтгэлтэй байх хэвээр. За тэгээд арайх гэж тэмцэлтээнээс босч ирээд ингээд зөрж өшгөрүүлээд унтсан. За одоо ингээд та бүхний харж байгаачлан одоо ингээд энэ тулаан хүн цохилтоор дууссан ч гэсэн за энэ бол ингээд no contest буюу одоо тооцохгүй автоматар шууд ялт очиж байгаамаа Японд. За ингээд 3 дахь тулаан 77 кг жингийн тулаан. За үүнд та бүхэн Бразил улсын тамирчны жинг харж байгаа 78.6 1.6 кг илүү байгаа. За ханаад ингээд 1.6 кг илүү гэдэг бол бас жингийн асар их зөрүүлтэй. Энэ бас тулааны үр дүн одоо яаж ч гарсан Японд шууд ялалт очно гэсэн. За тэгэхээр эхний 3 тулаан бол угаасаа үр дүн тодорхой байсан. Гэхдээ нэгэнт одоо 2 тулаанч 2 талаас 2 улсын тулаанч бэлтгэлээ хийцэн байсан болохоор тулалдуулсан. 엄청난 힘싸움이 느껴집니다. 니키가 안쪽으로 집어넣습니다. 들어올려서 바닥으로 내다꽂는 바이킹 루카스 마르케스. 또 바이킹 선수가 저런 들어올 За ингээд 77 кг-д ерөөсөө нэгдүгээр үед ингээд Бразил тулаанчин жингийн яалгаа бас ур чадвар яалгаа илт харагдсан л та. Ерөөсөө шууд доороо оруулаад ерөөсөө дээшээ гаргах одоо босох ямар ч боломж зөхөөгөөгүй маш хүнд тохоог бол толгой чихэн дээр бол авсан ийм хүнд цохилтыг авч байгаа. Энэ маш хүчтэй очиж байгаа л да бүр. Тэгээ бэл яад гар мар хүртэл хуурах магадaltaй. Ингээд шүүгч бол тулааныг зогсоосноор Бразил улсын тулаанч хүнд цохилтоор ялж байгаа. Гэхдээ жингийн зүрхнээс болоод энэ тулааны үр дүн бол шууд автоматар Японд очиж байгаа. Хүнд жингийн тулаанаас эхлээд яг жингийн зүрхний тулаан дуусж байгаа. Хүнд жингийн тулаанаас эхлээд багийн онооны харьцаа тоологдож эхэлнэ. Ингээд одоо хүнд жингийн Хирошима Япон улсаас 11 ялж ирс ялагц үзүүлэлттэй Бразил улсаас Baby Boss гэдэг залуу байгаа. Өмнө нь UFC contender reality show-нд орж исэн бас туршлагатай залуу кикбоксертэй. За ингээд ерөөсө тулаан эхлээл баруун зүүн ингээл манархсан ингээл дараагийн цохилтон дээр шууд газарт нам унгаасан ингээл ерөөсө Япон тулаанчиг юм бодох цөхөө олгоогүй гараа далаах цөхөө олгоогүй ерөөсө 8 секундын дотор энэ тулааныг дуусгасан. Ёстой Boss Baby гэдэг нэрэндээ 엄청납니다. таарсан зүйлийг бол хийсэн үнэхээр галзуу тулаан үзүүлсэн. Одоогийн байдлаар улс хоорондын тулааны тэмцээний хамгийн хурдан нокаут ерөөсөө нэг ч цохиж амжаагүй ингээд Япон тулаанч маань газарт унсан. Хүн харамсалтай. Энэ ялалтыг Бразил улс авснаар багийн хожлын харьцаа 2-2 болж эхэлж байгаамаа. 보스 베이비 시작코메. За ингээд Бразил Япон хоёрын ялалтын харьцаа 2-2 болсон. 70 кг жингийн тулаан Япон улсаас тулалдах тамирчин бол бүх суурьтай. Маш сайн тамирчин. За гэхдээ түүний эсрэг Бразилийн залуу байгаа. Бразилчууд ерөнхийдөө бүгдээрээ хөвтэй тулаан бас сайн байдаг. Бразилийн жижигцүү жижигцүүг тодорхой төвшөнд бүгдээрээ нийлээ эзэмшсэн байдаг. За ингээд тулаан ихэлсэн. Ерөөсөө шууд хөвтөрөө шилжүүлсэн. Ер нь Япончууд ч бүгдээрээ бүх суурьтай байдаг. Ихэвчлэн дандаа хөвтэй тулалддаг. За түүгээрээч тэр ерөөсөө шууд эхлээл газарт хөвтэй байрлал тулааныг шилжүүлсэн. За хөвтэй байрлал зүгээр нэг шилжүүлчихгүй бүр Япон тулаанч маань бол нилээдгүй дамгаалсан. Бүр газарт унгаагаад дахиж унгаагаад энэ бүр ганган техникүүдээр унгааж ирсэн. За Бразилийн тулаанч Япон тулаанчийг бодох юм бол нилээдгүй урт мөчтэй өндөр байсан ч гэсэн ерөөсөө хамгаалах орлогуудыг төдийлэн сайн хийж чадахгүй байсан. Энд дэр бас бэрийн ялгаа бол бас нэлээд харагдчихсан. 넘길 때는 좋지만 넘기고 나서 포지션 유지가 쉽지 않습니다. MMA에서는. 네, 원투 간결하게 던져봤던 그리즐리. Бразил тулаанч Японы хөвтэй барилдааныг хамгаалах гэж бол нэлээд үдсэн. Тэгээ яах аргагүй ерөөсөө хөвтэй тулааны зүрх бол харагдчихлээ. Яах аргагүй туршлагатай залуу байлаа Япон тулаанч бол Бразил тулаанчийг нэлээдгүй овоосон ерөөсөө ядраасан. За тэгээ ядраж хагаад өөрөө маш тохиромжтой дээр нь одоо full mount байрлалыг аваад ёстой гарах гарцгүй болгосон л тоо.
움직임 만들어내고 풀마운트에서 파운딩 넣어주는 그리즐리. 자, 브릿지. За ингээд гарт өчг мэх рүү шилжээд 자, 롤링. Япон улс маань ялалтын тоог нэгээр нэмсэн. Ингээд Япон улс маань яг тулааныхаа яг одоо физикэлэр бол эхнийхээ ялалтыг бол авсан. Хоёр улсын багийн хожлын харьцаа 3-2. Дараагийн тулаан 84 кг дундчингийн тулаан. 엄청난 자신감을 Бразил улсаас 6 ялалт нэг ялагдaltaй тун туршлагатай залуу. 끌어내기 위해서 За энэ тулаан бол үнэхээр гал аргасан тулаан болсон. Та бүхэн одоо тулааны оргон агшны мөчүүдийг одоо ингээд шууд хараарай. Ямар нэгэн тайлбаргүйгээр өвчээ. 성큼 들어가서 테이크다운을 시도해봤던 모모입니다. 자, 클린치 게임으로 이어갑니다. 안쪽으로 니키. 또 한 번 니키. 어떤 모모 선수인데요. 아, 유도시 테이크다운 깔끔하게 성공시키는 모모입니다. 자, 이렇게 되면 본인이 좋아하는 그림은 먼저 줬던 라운드였네요. 네, 1라운드는 지금 자, 두 번째 라운드. 자, 다시 클린치 게임으로 가둬놓는 모모. 자, 뒤로 돌아가지만 자, 이번에는 옆쪽으로 다시 눌러주는 모모. 아직 피닉스 선수의 무릎이 살아있을 때 움직였어야 되는데 네, 무릎을 피닉스와 모모. 자, 하지만 이번에 압박을 방어 걸어줍니다. 잘했습니다. 자, 근접거리에서 엘보 두 방을 던져주는 피닉스. 마르코스 비니슈스 펀치를 꺼내듭니다. 자신의 거리를 만들어갑니다. 어퍼컷 카운터. 거리를 깨고 사토리타로. 뒤로 돌아가려고 했는데 돌아가다가 잡혔습니다. Ингээ 3 үеийн турш үргэлжсэн тулаан шүүгчтэй нэгдсэн саналаар Япон улсын тулаанч ялалт байгуулсан. Хоёр улсын ялалтын харьцаа 5-2 болсон. Үнэхээр гайхалтай. За ингээ сүүлийн тулаан 61 кг-ийн тулаан Руки Япон улсаас 5-2 гэсэн үзүүлэлттэй 5 тулааныг бүгдийг нь хугацаанаас өмнө дуусгасан галзуу хөдөлгөөнтэй залуу. За түүний эсрэг насаар хамаагүй Ахмад Iron одоо Horse очит Бразил залуу бас туршлага гэж нэлээ их одоо тэгээ галзуу залуу насны эсрэг асар туршлагатай юм хоёр тулаанч тулалдаж ихсэн. 인사이드 레이킥 집어넣는 루키입니다. 한 번씩 킥을 주고받습니다. 빠르고 한 번씩 강력하게 빠르게 들어가는 양쪽이 또 특기거든요, 루키 선수. 왼손 던져줍니다. 오른손 빠르게. 바로 그 스타일을 보여주는 루키입니다. 자, 빠르타게요. 전광 석화. 자, 일단 셀프가드로 루키를 데리고 들어가는 아이언 홀스. 빼냅니다. 야, 두 선수의 템포가 정말 빠릅니다. 네. 루키 선수가 훨씬 빠릅니다. 플라잉 니킥 살짝 미끄러졌습니다. 킥 캐치 이후에 바닥으로 제압하는 루키. 빠르게 일어나고 있는 아이언 홀스. 카운터 앞손을 던져봤는데요. 거리 깨고 다시 한번 셀프가드. 자, 그라운드로 초대하는 아이언 홀. 자, 높이 들어서 슬램. 자, 바닥으로 내닫고는 루키입니다. 파운딩 시도. 엄청난 템포를 보여주는. 자, 카운터인데요. 밀어주면서 싹업킥 던져봤던 루키. 자, 다리 잡습니다. 미션 캐치를 노려봤던 아이언 홀스. 롤링으로 빠져나가는 루키. 피카츄 맞네요. 방금 살아나고 있어요. 자, 루키와 아이언 홀스의 두 번째 라운드입니다. 루키 선수의 힘을 이용해서 왼손 훅 날카롭게 접중시켰던 루키입니다. 네, 자세히 보이진 않습니다만 변칙 지역이 백스핀 엘보 적중시키는 아이언 선수의 그런 썰전이나 트래시 토킹이 정말 많은 관심을 받아서. 자, 다시 케이지 쪽 펜스 쪽으로 몰아가는 아이언 홀스입니다. 테이크다운 시도가 많아졌습니다. 자, 테이크다운 성공합니다. 아이언 홀스. 바닥으로 다시 균형을 무너뜨리고 싶어합니다. 천천히 일어납니다. 자, 일어났지만 스트레이트 혹은 테이크다운으로 카운터를 주고 있거든요. 왼손 걸렸어요. 자, 들어가는 루키. 곧바로 서비스 캐치 풀어내고 공간을. За ингээд энэ тулаан 4 үеийн турш үргэлж ирсэн нэг сонирхолтой юм. 3 үе тулалдаад онооны харьцаа тэнцээд 1 үе илүү тулалдаж Япон тулаанч маш шүүгчдийн саналаар ялснаар 5-2-ийн харьцаатайгаар Япон улс ялалтыг байгуулж байгаа маа. Ингээд Бразил улс маань нутаг буцах болж байна үзэгчтэй. За ингээд та бүхэн өмнөх бичлэгийг бас санаж байгаа. Америк нэгдсэн улс болон Солонгосын багийн тулааны тэмцээн байсан. За тэр бичлэгийг үзэж амжаагүй хүмүүс доор description хэсэгт
линк байршуулсан байгаа, дараад үзээрэй. За ингээд өнгөрсөн 7 хоногт Япон, Бразил хоёр хоорондоо тулалдаж Япон ингээд Бразилийг шууд 5-2-ийн харьцаатай их давуу байдлаар ялснаар ингээд Бразил улс нутаг буцах болж байна. 4 сарын 11-нд Монгол улс хятадтай эсрэг. За ингэж явсаар байгаад Монгол улс маань одоо ямар улстай аврагын төлөө үзсэн үү тийм ээ. За амны бэлгээс аштын бэлэг гэдэг хэдүүлээ тасралтгүй дэмжиж энэ гайхалтай одоо улс хоорондын багийн тулааныг нүд залахгүй үзэн шүү. Ингээ суугтайгаа ойрхон байгаараа залуусаа subscribe, like дарахаа битгий мартаарай. 4 сарын 11-нд Монголынхаа бичлэгийг Монгол тулааныхаа бичлэгийг яг 11-12-т нь оруулахыг бол үнэхээр хичих болно. Ингээд дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр бай. За энэ удаагийн дугаар нэг иймэрхүү байлаа. Ер нь бол энэ сувг холимог дулааны чиглэлээр тасархай контентуудыг бэлтгэдэг. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай. Бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You'll get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed.